За та бүгдээ шинэ оны мэнд хүргэе. За тэгээд аймгийн засгийн 2025 оны 1 сарын 6-ны өдрийн А2 дугаар захирамжаар за энэ жилийн мөсний баярыг зохион байгуулах Хөхсөд 2025 арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан. За ажлын хэсгийн анх дахь хуралдааныг өнөөдөр зохион байгуулж за ажлын хэсгүүдийн одоо салбар комисс за бэлтгэл ажлын төлөвлөгөө за хөтөлбөрөө бол эзэлж ярьж өнөөдөр шийдвэрлэе. За энэ жилийн бас мөсний баярыг бас нэлээд онцлогтой зохион байгуулахаар бид нар төлөвлөсөн. За спорт, соёл, аялал жуулч залуучуудын яамнаас бид нар бас чиглэл авсан. За энэ жилийн мөсний баярыг 2025 оны 2 дугаар сарын 13-наас 23-ны хооронд нийтдээ 10 хоногийн хугацаанд зохион байгуулах ийм одоо шийдвэрт хүрсэн байж байгаа. Энэ шийдвэр бол аймгийн засгийн захирамжаар бол за алгагдсан. За гол зорилго энэ жилийн гол онцлог юу вэ гэхээр бид бүхэн бол энэ өмнөх одоо 24 жилийн хугацаанд зохион байгуулж ирсэн мөсний баярыг одоо жоохон өргөжүүлээ. Одоо гол одоо онцлог за аялал жуулчлал руу чиглүүлсэн үйл ажиллагааг одоо нэр төрлийн олон болгоё. Хүртээ хэмжээг нэмэгдүүлээ. За байгаль орчноо хамгаалъя гэдэг ийм үндсэн одоо үйл ажиллагаа руу чиглэж байгаа. Тэгэхээр өмнө нь бол бид нэр 2 хоног 3 хоног мөсний баяр тэмдэглээд за ойролцоогоор нэг 40 мянган хүн одоо мөсний баярт ирдэг ийм тоо байдгийн байна лээ. Тэгэхээр бид нар үндсэн санаа бол юу гэж байгаа вэ? 40 мянган хүнийг яаж 10 хоногийн хугацаанд бид нар одоо авах вэ гэдэг ийм л одоо гол үндсэн чиглэл байгаа юм. Тэгээ ач холбогдол нь юу вэ гэхээр ерөөсөө бид нар 40 мянган хүн нэг дор ингээд цуглахаараа ерөөсөө хондогчгүй тийм биз? Зөвхөн өдрөөр очиж өдрөөр буцчихдаг. Тийм учраас 40 мянган хүн ирэхэд одоо хонох бололцоог нь хангая. Нэгдвэл 0 одоо хогны асуудал бол одоо нэг дор төвлөрөхөөр хит их ачаал нэмэгддэг. Тийм учраас ачаалыг одоо ингэж жоохон бууруулах, тараах ийм байдлаар бол одоо энэ мөсний баярыг одоо зохион байгуулъя. Ер нь бол цаашдаа бол мөсний баярыг бол бид нэр төрийн оролцоог багасгаж ялангуяа төрийн бас байгууллага мэргэжлийн холбоотын одоо оролцоог илүү нэмэгдүүлэх чиглэлээр бол бас анхаарч ажиллах зайлшгүй шаардлага гэж нэгд бодож байгаа. Хоёрдуул энэ ер нь бол мөсний баярын хугацааг бол одоо нэлээд бас тулгаж зарладгийг бол одоо эрх чөлөөс болж жоохон бид нар болиулах хэрэгтэй. Ер нь бол 2025 оны одоо 6 сар гэхэд 2026 оны мөсний баярын товыг одоо зарлаж холбогдох бэлтгэл ажил олон улсад одоо сурчлага ажлыг зохион байгуулах энэ чиглэл рүү одоо явна гэж ингэж үзэж байгаа. За энэ жилийн хувьд бол үндсэндээ бол хугацаа бол нэлээд оройц зарлагдаж байгаа олон шалтгаантай. Тийм учраас бол одоо энэ жилийнхаа мөсний баярыг ямар ч гэсэн бид нар одоо шинэ хэлбэрээр шинэ дүр төрхөөр ингээд одоо шинжилсэн зохион байгуулалт хийя гэдэг байдлаар бол хөтөлбөрөө гаргасан. За бэлтгэл ажиллагаа төлөвлөгөөг ингэж гаргасан байж байгаа.